За таны би ямар сүрэг мэнд байна уу? Амархан за би амархан сайхан үлдээ сайхан аварт Сайхан аварч дарган давтаа руу одоо хэрхэн бийсөө сайн уу? сайн байна. Та гара болцонтой төлөксөлтэй бодлоготой он дарган давтаа руу. Сайхан орлоо. Та хоёр мань сайхан сайхан үл сайхан аварч гинэ. За таныхаа. За таны би ямар Цаашдаа сайхан шинсэн үү? Сайхан аварч гинэ. За би ажлууд нь тавтаа сайхан уу? Танайх өргөө бодлороо мэд сайн уу? Мэд юуген айтидус ариун. Ариун сайхан байна. Сайн яваад ирлээ. Одоо энэ сайхан уртын дууны том наадамд оролцож бас сайхан судлаа нөгөө уртын дууны судлалын ажил хийж байгаа. Би чи нөгөө гавьяач жүжигчин Батмэнд гэж том дуучны шав болсон. Тэгээ уртын дуучнаараа сураад тэгээ ийм судалгааны ажил энэ уртын дууг нь зүүн талдаа, баруун талдаа, төв талдаа ямар байна. За тэгээ он цагийн хувьд бас тийм хөвсгөлийн өмнө ямар, хойно ямар байсан. Одоо яа дуулгаж байгаа. Дуунууд бас өөрсдөө явж байгаа. Тэгээ одоо энэ чинь том ардын жүжигчин Чимцээ багшны том нэрмжит тийм ээ. Ийм сайхан нутагт нь болж штэ. Ийм сайхан олон улсын уртын дууны уралдаанд ирээд энэ чинь 100 гаруй дуучид ирсэн сургтай байна. Тэгэхээр дандаа сайхан муу хүн ирэхгүй. Дандаа сайн томчууд, сайчууд ирсэн байгаа. Тэр улсуудаас чинь сайхан яриа аваад энэ ингэж хөгжсөн, ингэж хөгжсөн гэдэг. Тэгээ ном болгож бичихнэ шүү дээ. Сайхан бас хөгжмийн зохиолчороо бас төгссөн байгаа. Ер нь энэ жил их үр бүтээлтэй сайхан жил гараад байна. За тэгээ ямар ч сан миний одоо мөнх хот найз юм аа. Аавч нь уртын дууны одоо мөрөн хорын одоо энэ утгийн чинь ярил л да. Одоо яг энэ манай энэ Чимцээ мэдэнтэй өөрөө. Одоо өөрөө мэдэнхэн бас шавна. Одоо энд өөрт нь одоо өөрийнхөө гарынхаа дууг саарлаад туурч. Театр туурсаар гэж гарынхаа гошооны алдар туурч. Тэр одоо манай аавын агс дүүл. Тэгээд анх манай эцэг дамбурдхан хоор тэр алдар туурчанд дөлтөө болгоч гисэн хоор эхлүүлж гисэн. Зааж гисэн. Тэгээд одоо нэгэн сайхан орчин байж байгаа орон нутагт ингэж байгаа тэгээд орхон боллоо. Их насаас. Тэгээд тэрний чинь шавын Чимцээ. За Чимцээ одоо тэр нэг магнит төргөн гэдэг нэг саарлах маань өөрөө өөрөө сайхан уртан дуудвал өөрөө хоордоод тэр магнит төргөн гэдэг уртан дуу одоо би юм итгэс энэ Чимцээд соёлын ордонд ирсэн хаан тэгээд заачсан. Оо ямар сайхан гой түүх өстэй. Одоо энэ одоо жинхэнэ амжуулаад тэр магнит төргөн гэдэг дарамгийн тэр дуу одоо жинхэнэ сайхан дуулж энд одоо залуучууд үлдээж байгаа байх. Чимцээ. Энэ ардын жүжигч. Энэ одоо сайхан өвдөж яваа л дээ. Тэгээ ардын хуурцын чинь шавын одоо гавьяат уурч сэтгүүсэн мөшигээр. Тэгээ сэтгүүсэн багч одоо яг тийм. Одоо мөн тэр манай тасаарлахын шав. Таарч. Ингээд одоо тэрний шавын манай үг. Одоо яг би нэг өгөн шавын нэг тэгээд яг тэр одоо ингээд. Тэгээ таныг ингээд сур сонсоод байхад одоо Сүхбаатарт бол одоо та минь одоо 74 5 болчихж байгаа юм шүү дээ. Ийм сайхан анх ингээд гүгээл гоцоогоо явж байгаа. Тэгээд спортын маш олон уралдаанд тэмцээд манай ахыг шорж ойлоо ордог. Тэгээд Дамбын Батцэг гэж хүн байгаа. Та маань Цэндийн содомсрын. Одоо миний мөнх хот гэж сайхан уран бүтээлч Авьяаста Анди маань аав ээж хоёр. Би ч одоо ер нь бол аав ээж гэмээр л орлох хүмүүс гэж боддог. Аав ээж л гэж боддог. Тийм ээ мэдээж чинь. Миний хөөгээр өчтөж шүүний ирэхээ сайхан. За тэгээд сайхан гэрийн жаврыг өргөө сайхан. Гоё байна. Одоо тэг гуруулаа сайхан ийм сайхан Монгол дээл хувцаа бүрэн бүтэн дэвжиг төрийн дээл бүс малгай гэж тийм ээ. Тэгээ тэрний удан хугацаанд одоо үлдээ. Энд өгмөшөр дээр ирснийх нь ажлын зармаар тэгээд сайхан байна, баяртай байна. Тэгээд гэрийн жавар өргөөгээд сайхан хоор татаад сайхан ерөөл өргөн байж тийм ээ. Өргөн байгаад их байж байгаа. Энд нь очир зүгсэн юм шиг байна. За ингэсийгээд очт юм уу? За. За би нарийн ерөөл гэж ерөөл хэлье. Зэ
элдв учрал бүрдсэн эрдмийн цог зал бадарсан энэ сайхан өдөр эрхэд гигээ төрийнхөө эрхэм үлсийг мандуулахын үүднээс сүрэн бадарсан сүл дэх найраа хийж байгаагийн баяр бизээ. Зээ наана нандин гэдэг цаана чамин гэдэг намгар нэртэй 8 тахилтай нанжундан хадгаан бариад намайг өрөө гэж хайрлсан бизээ. Зээ эрхэм хүндэт Дамбай Бацуг ахихмаар болбоо сарын сайныг саадан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг өлзий бэлэгт өдөр хэмээн аав ээж авгнаас айлчин гисэн ахан дүүс анд найзуудаа цуглуулад алдарт их найрыг үүсгэж байна. Зээ 10 салаа моторт мань аястуулан барьсан энэ хүү идэн болбоос хөх мөнгөн тэнгэрээс буусан хүүтэн хурын чигээр ургасан хөхнөгөө найман шим агаар хурмсцыг орноос буусан адар хурын чигээр ургасан алтан тариа найман өх арх нэртэй ариун чанартай сархад нэртэй сайхан чанартай алдарт Монголын буян адуун сүргээ маань хишиг айрыг нэртэй идээгэн алтан амсарт мөнгөн доторд агар завья хуланда амсар дүүрэн бэлхад зүү тогтоохын учаар энгүй баяр зохицсон эрхэм сэнгэлийг үүсгэсэн энэ сайхан айл маань үрээ танихгүй өнөр баян болж үрээгээ танихгүй хурдантай баян болж эрдэм номоор эрхэм сайн гэгдэж үйлс ажиллаар үнэхэрийн сайнд тооцогдож дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд буулга шиг ган мөрөн далай шиг ёроолоосон ундаш альбер баасан мод шиг үзүүрээсээ дэлгэрч дэнжийн цэцэг шиг ганхаж дэлхийн ногоо шиг найгаж он ондон дэвжиж олон үедээ мандаж ор суурн баттаж олон түмэндээ хайрлагдаж алдар их нэр нь алтан дэлхий түгэж ард устаа нэрлэгдэж аймаг олондоо хүндэж ашид сайхан жарахын айтай бэлэгтэй өрөөлийг айлтхан барьж дэвшүүлье. Хурээ! 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 За гэдэг. За сайхан байна да тий. Одоо өртөө уулзаад. Одоо шуудахгүй 100 сар гарлаа сайхан. Боллоо. Одоо тэгээд нөгөө олон улсын бүтэн дурын наадам тийм ээ зэмцээгийн нэрмжит наадам маань одоо яг эхлэх гэж байгаа. Гурлаа очоо сайхан Одоо үзээ судлаад олон сайхан үр тэгчнэр олон сайхан дуучид хуурчид тийм ээ одоо жинхэнэ бүгдээрээ ирдсэн байгаа. Тэгээд тэр хүмүүсээс их сайхан үг сонсно гэж бодохоор бүр ингээд огшоо. Өөрөө мэддэггүй рүүхэ фоточтой байх нь купа машинтай байна анх шимцгийг чинь юунуудаар тойруулаад явж исэн хүн ч юм бол энэ байхгүй. Уг нь бол яг аялуулж исэн хүн. Аялуулж исэн хүн Дамбай Бацуг ахаа. Өнөөдөр том За хоёрын одоо минь сая өчтөр би сонслоо сарна цэцэг багшаас юуны жимсээ багчаа өөрөө юуны уул баян сум ээ. Хоолон ямар гэдэг газар гэж байна. Тэнд мэрх хоолой гэдэг гэсэн. тэр газар юуны хөшөөний нэт хийсэн биш үү? Тэгээ өнөөдөр энэ дээр ингээд том юм хийх чинь. Та хоёр манаас яг унсан газар угаас уусны талаар яриул. Мэдхгүй. Юу, Сүхбаатар аймгийн юу лээ? Онгон сум тий. Тэг би үл асгасан. Асгад сум. Ер нь бол хилийн сум. Онгон сум гэдэг хийдэг сум. Хилийн сум хэлээ ойлгох тий. Тэгээд 2004 он гэдэг маань энэ одоогоос 21 жил болсон. Ямар хурдан цаг хугацаа 9 өдөр ч. Мөнхбат бид хоёр одоо Төмөр хоёрыг Марта хоёр найзтайгаа сонгуулийн сурчлаганд төгсөлт оюутан төгсж ирээд дэлгэрч цогт гэж ганцгаар том эрдэмтэн хүн шүү дээ. Өвдөн их л хүн эрдэмтэн хүн байсан. Нэг ганц хоёр хуваар ялагдсан баг тийм. Одоо ус төрсөн болох баг та тийм. Үнэн юм чинь түүх юм чинь. Тэгээд Сүхбаатар аймгийн бүх сумдуудаар одоо хилийн заставуудаар аялын тоглолт хийж явлаа. Би ч одоо костюм өмс гараад хөтөрч хийдэг. Тэгээд газ солио дээлээ өмс гарч ирээд хуураа татдаг. Манай Марта биелгээ хийдэг, бүжгээ бүжгэлдэг. Мөнхөө манд гарч ирээд хөгжмөө касо ямахаар тоглоод дуулдаг. Ийм л нөхдөд байлаа. Тэгээ манай Төмөр хувьч тэгэхэд хамт. Одоо манай Төмөрөч нэг том дугуун спортын одоо усын динэ мас. одоо гавьятад орчихсон шүү ер нь. Ер нь тонд өгч байгаа. Шавнар нь амжилттай. Тэмдэглэхэд шавнар нь одоо гайхуулт шүү дээ. Тэгж байна. Ер нь юм чинь түүхээр байдаг болохоос энэ морин хуурын одоо тэр алдар туурчин чинь өгөөднүүд одоо ингээд аваас нь ихлээр мөнгөөр дамжаад ингээд миний үр удмууд чинь ингээд явж байгаа юм байна. Тийм учраас бид нар энэ урлаг спортоор манай гэр бүлийн төгөлөгдөж явж байна. Спортоор волейболын теннисних үлээ. Волейболын мастер. Волейбол мастер. За. Волейбол теннис гэхээр яг нэг чиглэлийн спорт шүү дээ. Бас гоё цэвэрхэн зөв их айхтай гоё спорт шүү дээ.
Та бол шатрын ганцгаар одоогор би 6 настайгаас байна. Тэгээд яг би өөр мэрэгжил яасан. Тэг савгуугаар мэрэгжилтэй юм чи. Тэгэхээр энэ хүний чинь байна ген гэж болдгоо шүү дээ. Урлагийн ген одоо энэ спорт гэдэг. Манайд одоо спортын дугаас умалгаа. Энэ урлагийн бүгд байна аавынхаа энэ авьяас үдгээгүй дөрөсөн шиг байна. Тийм манай мөнх хот ч одоо өөрөө маш гайхалтай гой дуунууд хөгжмөд бичиж байгаа. Тэгээ маш олон тийм нөгөө кулэний шав бэлдэж байгаа сая хотод уулзаа. Бид тэрс хамтарч ажиллахаар болоод тэр нэг ямар сургууль гэнэ тэнд нь би бас одоо намраас ерөөхдөө хүүгийнх нь ажил нэлээ одоо хөгжмийн зохиолчоор төгсчлээ. Одоо уртын дуучны мэргэжил маань одоо ингээ үлдэж байгаа батмын огчтойгоо ерөөхдөө нэлээд гол юмудаа гаргацсан. Одоо судалгааны нэлээд ажил дээр төвлөрөөд ажиллаж гайг болчих учраас намраас бол хүннүү аялгау манай сургалтын язгуур урлагийн сургалт байгаа шүү. Манайх ч бас цогцоор нь заадаг морин уураас гадна ерөөл магтаал уртын дуу, богны дуу одоо бие биелгээ бүгд явж идэг. Тэгэхээр тэрийгээ бас мөнхөтэйгээ хамтраад гой тийм төслүүд хэрэгжүүлж байгаа. 25 оны тийм төсөл хэрэгжиж байгаа чинь би тэрийг амьд байж явах энэ сайхан өв уламжлалтай ягаад хөгтөөд мөн тэгээд энэ яваа хоёр хөгтөн. Тий яг үнэ. Одоо тэгээд манай гооч одоо отгож имэгчийг сайхан дуучин болцсон байгаа. Янзын гоо. Таны хичсэн дуучин. Таны хичсэн дуучин бүр янз ланзгаар болсон. Тэгээд одоо манай Батка сайхан аягаар одоо мөнхөгийн найзууч сайхан явж байгаа. Бид ч одоо хамтран юм хийж болж гэнэ ачинд байгаа. Манай нөгөө лувсан дорж гэж манай тойрол. Бид чинь манай төсөл яг үнэ. Тэр хүн чи их маш их бүтээч хүн шүү дээ. Бид хамтраад гоё юм хийнэ. Тэгээд аав ээж хоёрт бас гоё сурал сонсогдох баг. Та хоёр ч бас Facebook дээр нэлээд идэвхтэй тий. Баа идэвхтэй. Хүн одоо ингээ энэ бичлэг чинь YouTube тавигдчихна. YouTube-ийн алтууыг сэдэн барьж иргээд ийм хаяг байна. Тэрэн дээр ингээд оруулчингууд бүх юм бичлэг. YouTube-ийн чинь Facebook-ийнхыг бодвол илүү чанартай. Тэгээ урт удаан хугацаанд амьдрах боломжтой байдгийг байна. Тэр утгаар нь YouTube хаяг нээсэн. Би чинь манай шавнар чинь бас та одоо ингээд маш олон судалгаа хийдэг хөө ингээд зөндөө олон бичлэг танд байна, зураг байна, түүх байна. Тэгээ тэрийг Facebook дээр тавихаар нэгдүгээр чанаргүй болчихоо, хоёрдугаар Facebook чинь бас устж алга магадлал өндөр учраас ингээд YouTube сувг нээгээч гэдэг би бүр шүүмжлүүлж тийм сувг сайхан нээсэн байгаа. Тэгээд та бүхэн маань бас миний YouTube сувгийг бас дагаж олон сайхан ялангуяа язгуур өв соёлын талаар тийм ээ. Тэгээ миний хөгжмийн бүтээлүүд, тэгээ миний шавнырын бүтээлүүд. За тэгээ бусад одоо Монголын болоод дэлхийд гарчсан олон сайхан монгол уран бүтээлчд байна. Гадаад дотоодын уран бүтээлчдийн бүтээлийг миний энэ сувгаас үзэх боломжтой шүү. За ингээ гурлаа ирэхэд хөдөлгөхүүд ээ тийм.